Сэлэнгээ өрөөнд дотор ортол эмээ орон дээрээ суучихсан үргэлж орныхон хажууд байдаг жижигхэн ширээ рүүгээ тонгоосон байгаа нь бүдэг бадаг харагдав. Сэлэнгээ хан дагуулж гараараа тэмтрэн өрөөний гэрлийг асаагаад орчин тойрныг тодоос тодгарлаа. Гэтэл эмээ нь хоёрдугаар хоол хийдэг пял тавганд хальтал нь ус дүүргээд дотор нь хэрчсэн түүхийн мах хийсэн байлаа. Уснаас ямар ч уур гарахгүй махан түүхий улаанараа нялцсан харагдаж байгаагаас үзэхэд эмээ зүгээр л крантны хүүтэн ус пял тавгандаа хийж авсан болол та. Эмээ өрөөнд сэлэнгээг орж ирэхийг мэдсэн ч түүн рүү тогтоож харсангүй. Харин сэлэнгээ түүн рүү дөхөж ирээд эмээ та юу хийж байгаа нь вэ гэж гайх зэрэгцэн асуулаа. Эмгэн сонсогдохдоо үгүйтэй нэг юм амандаа шивгэнэж ямар нэг зүйл амрууга хийж байгааг үйл хөдлөлөөр үзүүлэхэд сэлэнгээ эмээгийн юу гэснийг сайтар ойлгожээ. Эмээ их өлсөд хоол хийж эзэн нь тэр ажээ. Өмнөө байгаа энэ крантны устай түүндээ түүхийн нялцгаа нойтмах хийсэн. Тэр зүйлээ өмнө нь хид хидийг идсэн их амттай байсан гэж хэлсэн нь тэр. Сэлэнгээ айж бүрчих балмагтлаа. Эмээгийнх нь ой ухаанд ороотлооч арай ингэж түүхийн мах иддэггүй үлээ. Сэлэнгээ яахаа мэдгүй эмээргүй айс нүдээр харж байснаа эмээ нь бүр нүдэн дээр нь өмнөө байгаагаа идэж эхлэхэд нь тэр крантны ус бүхий түүхийн махан хоолыг авах гэж оролдлоо. Эмээ би танд хоол хийж өгье, энийг идэж болохгүй. Гэтэл эмээ түнд хоолоо өгсөнгүй. Яг л 3 настай жаахан хүүхэд хамаг хоолойныхон чадлаар муухай хашгирахтай айдлаар чарлан тийчгэнлээ. Сэлэнгээ урд өмнө эмээгээс ийм ааш авир гарахыг хэзээ ч харж байгаагүй. Яг л өнөөдрийн уурлаж дүнсийсэн хүмүүсийн нэгэн адилаар эмээн ч гэсэн ямар нэгэн зүйл ховс тулчих нь энэ үү. Эмэгнийг чарлаад болохгүй болохоор нь сэлэнгээ өмнөх пял тавгийн тэр чигтэн тэмдэн орхиод хурдхан шиг холдлоо. Сэлэнгээгийн хамаг биеийн салган нь чичирч нүрээр нь хүүтэн хөлстэй аврална. Саяхан өнөөх цэнхэр костюмд ирээд хаалхын тогшсон. Магадгүй баталгаатай мэдээгүй ч тэр бол яалтчгүй өнөөх цэцэг бэлгэлсэн толир залуу мөн гэдэгт сэлэнгээ бүрэн итгэлтэй байгаа. Бас түүгээрч зогсохгүй тэр итгээд одоо хүртэл хаалганыхан цаана цоож тайлгдахыг хүлээгээд нүүрэндээ хүйтэн инээмсэглэл тодруулан хурууга мөрөн зогсож байгаа. Гэтэл дээрээс нь энэ шүдгүй эмээ түүхийн мах усан дэвтэж идээд араас нь крантны хүйтэн усаар даруулж байдаг. Муу ёрын гэдэг нь өнөөдөр чинь ямар гээч өдөр вэ? Бас юу үзэх нь энэ вэ? Ганцхан өдрийн дотор дэндүү хангалттай юм үзлээ. Боллоо, гүйцээ. Бүхнийг мартаад унтаж амрах минь. Сэлэнгээ өөртөө ингэж хэлээд эмэгнийг түүхийн махтаа норхиод өрөөнөөс гарч одлоо. Өнөөх цэцэг бэлгэлэгч итгээд чинь дахиад хаалга тогшихгүй гэсэн бодол сэлэнгээд төрж байсан ч аль болохоор энэ бодолтой автахгүй хичээн самгардна. Дахин цонх руу очиж харахыг ч хүссэнгүй. Зүгээр л хүнжилтөө шургахыг яарвчлаа. Сэлэнгээ хэдхэн цагийн өмнө хүйтэн бороонд цохигдсон чичирч байсан бол одоо айснасаа болоод мөн л тасралтгүй чичирхийлж байв. Өнөөх цэнхэр костюмт магадгүй хаалганы цаана байж л байгаа. Гэхдээ яах гэж чухам ямар учиртай өөрт нь цэцэг өгснийг ч мэдэхгүй. Тэгээд бас яагаад өөрийг ингэж хоргоож үүдэн дээр нь хүртэл ирчгээд байгаа вүлээ. Ямар ч хүнгүй эц төгсгөлгүй зутга хүйтэн борооноос өөр үзэгдэлгүй энэ муу ёрын үдэш чөтгөр хүртэл бусдаар хань татаж байгаа нь энэ үү. Сэлэнгээ хэдий 2 давхар хүнжлөөр өөрийгөө давхарлан хувцсан ч дагчин чичирсээр. Тэрээр өөрийгөө яаж тайвшруулах ёстойгоо мэдэхгүй дэмэл хүнжилтөө мэгшин. Өрөөнийхөө гэрлийг ч унтраасангүй. Мэдээж энэ нь түүний айцтай холбоотой бөгөөд гэрэлтэй байвал сэтгэл нь жаахан тайвширч магадгүй унтах ч юм билүү. Шүн дунд хэдийнэ болжээ. Айснасаа болоод сэлэнгээгийн нойр бүр хулжиж орхиод
хүнжлөөр биеэ хучиж буудан дээр хэвтэнэ. Хаалга дахин зогссонгүй. Ямар ч чимээ энергүй хിവэр. Гэтэл энэ нам гүмийг эвдсэн чимээ гарсан нь хажуугийн өрөөний эмэгний огиулах туу. Түүхийн мах крантны усаар хооллож байсан эмээгээ огиулж тэрэндээ хахаж байна гэж бодсон ч Сэлэнгэ очиж туслахыг хүссэнгүй. Эршиг тэнтэй тэгээд үхэл үхэх юу ч сонсоогүй унтаад өгсөн хүн байгаа биз. Сэлэнгэ өөртөө ингэж хилмигцээ 2 давхар хүнжлөө толгой дээгүүрээ давуулан хучаад нүдэн анин хэвтлээ. Хэсэг хугацааны дараа эмгэнж огиулахаа зогсож Сэлэнгэгийн нүдж анилтаад ирэв. Ингэсээр нэг л мэдхнээ Сэлэнгэ унтаж орхижээ. Түүний ухаан санаа зүүд нойрны ертөнцид тэнүүчилж одов. Нойтон цас тасралтгүй хаялсан гудамжаар Сэлэнгэ гэрлүүгээ яаран алхаж байлаа. Зам талбай нэлен хүйдээ хар өнгөнд хучигджээ. Яагаад хар өнгөнд хучигддаг вүлээ? Яагаад гэвэл цас цагаан биш, хар өнгөтэй байлаа. Цас маш ихээр хаялан орсоор байсан ч яг л зуны улирал шиг огтхонч даарахгүй байгаадаа Сэлэнгэ их л баяртай алхах ажээ. Гудамжаар зөрж өнгөрсөн бүхэл хүмүүс түүн рүү инээмсэглэн харж, зарим нь бүр гараараа даллан толгой дохиж байлаа. Сэлэнгэ гэртээ нилээд ойртож ирлээ. Гэтэл замд нь тааралддаг өнөө хүүхдийн тоглоомын талбайн сандал дээр нэгэн ад зэтгэрийн гимээр итгэхэд түүнийг үдсэн ядсан байдалтай ширтэн сууж байлаа. Тэрээр гүн цэнхэрүнгийн костюм өмссөн байхаагаад нүүр царай нь ердөөж ойлгомжгүй, урд өмнө үзэж байгаагүй тийм дүр төрх байлаа. Тэр итгэхэд сагс дүүрэн хар сарнаа тэрсэн байх бөгөөд Сэлэнгэ рүү дөхөж ирээд түүнийгээ өглөө. Сэлэнгээч тэр сагс дүүрэн хар сарныг аваад гэрлүүгээ алхлаа. Гэхдээ Сэлэнгэ энэ хачин этгээдээс огтхонч айж цэрхэхгүй байх бөгөөд удалгүй сагс дүүрэн сарнаага тэрсээр гэртээ ороод ирлээ. Эмээн түүнд зориулан маш сайхан амттай хуушур хайрчсан хүлээж байх бөгөөд түүнийг хоолоо амтрахын идэх хооронд нь толгойг нь илэн өхөөрдөнгүй харна. Тэгснээ нөхрийнх нь нэмээ Сэлэнгэгийн өмнө угаа том тавхтай олон хуушураас нэгийг авч шүдгүү буйлаараа арайхийн зажлан идэхэн тэр. Гэтэл эмэгний 2 завжийг даган нүжирсэн хар цус урсав. Хамгийн гайхалтай нь Сэлэнгэ үүний тоосонгүй зүгээр л өрөөндөө ороод унтчихав. Өглөө болжээ. Цонхоор нар тусаж гадаа хүмүүсийн чанга инээлдэн ярилцах чимээ машины давхилдах дуутай хоршин сонсогдно. Хэдий зүүдч гэлээ энэ яг л бодит амьдрал гэлтэй ил тод эмх замбраатай байхаж. Сэлэнгэ өөрийгөө зүүдэлж байгаагаа сайн мэдэж байлаа. Гэхдээ тэр энэ зүүдэндээ улам автан бүр гүнд нь орж сэрхийг огтхонч хүсэхгүй байсан юм. Яг л ад жаргалын ертөнцид амьдарч байна гэлтэй. Түүний зүүд үргэлжилсээр. Хэн нэгэн итгээд гэрийнх нь хаалгыг 1 секундын хэмнэлттэй тогшхон сонсогдов. Сэлэнгэ ямар ч эргэлзээгүй өнөөх сагс дүүрэн хар сарнаа бэлгэлсэн цэнхэр костюмтэй залуу хүн байна гэж бодоод хаалгаа тайллаа. Сэлэнгэгийн таамагласан нь ч биелэлээ олсон байх бөгөөд өнөөх цэнхэр костюмтэй залуу түүнээс цэцгээ буцааж авахыг хүсгэн тэр. Харин Сэлэнгэ зөвшөөрсөнгүй. Тэр залууг түлхэж орхиод хаалгаа хаачихлаа. Яагаад ч юм цэцгийг өөртөө авч үлдэхийг хүссэн бололтой. Харин цэнхэр костюмтэй залуу явхаас өмнө чи хүсээд байгаа бол наад үхлээ өөртөө авал та. Уг нь би чамд өхөө болиё гэж утсан юм. Одоо яа гэхэв? Тамд уулзтлаа түр баяртай гэж цахирдсан сөөн хоолоогоор хэлээд арилаад өгөв. Дөнгөж төрөвхөн сайхан байсан хангаа дэлхий муухай ашин хөдлө бололтой шороон шуурга нарны гэрэл бүүдийгээд ирлээ.
Төрөүний чанга ярилцсан инээж хөөрөлдсөн хүмүүсийн дуу аврал эрен бархирах дуугаар солигдож уйлж хашгичих чимээ газар авах нь тэрэ. Яг л галав юулах нү гэлтэй. Цэлэнгэ гэрээсээ гарахаар өөдрүүгээ зүглөв. Гэтэл жижиг өрөөнөөс эмээгийнх нь ёолж гингэх дуу гарснаа нэгэн хүндим шалан дээр түсхийт л унхан сонсогдлоо. Хэдий зүүдч гэлээ. Яг л бодит байтал шиг үзэгдэх энэхүү зүүдэндээ сэлэнгэ улам бүр живэн орж байгаагаа мэдрэх шиг. Эмээгийнхэн өрөөний хаалгыг нээж харахад эмгэн аль хэдийн шалан дээр тэрийг унаад амьсгал хураасан байх нь тэр. Сэлэнгэ уйлж гашуудсан ч үгүй. Эмэгнийг тэнд нь орхиод гэрээс гарч одлоо. Орцны хан чулуун шатаар нэгэн итгээд цусан зам татуулан явсан бололтой дүр зураг Сэлэнгэгийн нүднээ тусав. Гэхдээ энэ бүхэн Сэлэнгэд ердөөж айдас төрүүлсэнгүй. Зөвхөн ямар нэг далдын хүч өөрийг нь өрн дуудахыг мэдрэх шиг. Сэлэнгэ орцноосоо яаран гарлаа. Өчигдөр цастай гудамжаар алхаж ирсэн бол одоо тэр битүү орсон харанхтай их цас нь ямар ч ормөргүй алга болжээ. Зөвхөн шорон шуургал нүүр нүдгүй шуурна. Сэлэнгэ байрныхаа өмнөх машин замыг хөндлөн гарахаар алхтал нэгэн 9 орчим насны бололтой жаахан эрэгтэй хүүхэд хурд хэтрүүлэн давхиж яваа Саната маркийн машинд мөргүүлэн тэр хол шидэгдхэн тэр. Машин ч зогсож Сэлэнгэ зам хөндлөн яаран гарлаа. Тэрээр энэхүү зүүдэндээ өөрийгөө чухам хаашаа ингэтлээ яарад байгаагаа нэг сайн ойлгохгүй байгаа ч яагаад ч юм аль нэг тийшээ яарсаар. Магадгүй үхэл рүүгээ яарах нь энэ үү? Түүнийг байшингийн булан тойрон ирэхтэл Сэлэнгэ хэмээн дуудах хэн нэгний танил дотн хоолойг сонсмогцоо тэрээр нөхрийнхөө ирж яваа зүг харав. Нөхөр нь их л сандарсан байртай Сэлэнгэ рүү зангаж холдооч хэмээн хашгирч бахан тэр. Тэгмэгт Сэлэнгэ сая л өөрийгөө машин зам дээр зогсож байгаагаа анзаарч хажуунаас нь хэдий тоормсоо гიშгэж байгаач асар хурдтай ирж яваа ачааны машиныг олж харав. Сэлэнгэ муухай хашгиран зочин сэрлээ.